За таны мэдхийн телевиз Монголын кикбокс тулаан спорттой хамтран бэлтгэдэг тулаан спорт хөтөлбөрийн ил дугаар эхэлж байна. За 2012 он бол Монголын бүх орчин спорт их наадмын жил байлаа. За энэ наадмын хүрээнд одоо нэгэн аль бисны төрөл болж ирсэн кикбоксийн төрлийн тулаанаас үзүүлэхээр бэлтгэлээ. За 74 кг-ийн жингийн тулаан харагдж байна. За хөх болонд алдар спорт хороо Мишель кикбокс дуу алдар спорт хороо тамирчин наадам. За хөх болонд хүч спорт хорооны тамирчин дөвшин төгс нарын тулаан харагдж байна. За наадам зүүн хөлийн өшгөлтүүд их олон удаа хийж өгж байгаа харагдж байна. За энэ бол мөнгөн медалийн төлөөх юм тулаан байна. За аль-алинаас бие бэлдрийн хөгжил сайтай ийм тамирч тарагдж байна. 74 кг гэхэд бол нуруулаг ийм тамирч тарагдж байна. За наадмын хувьд бол 2006 оноос хойш кикбоксер дагнан хичээлсэн Монголын одоо үндэсний хэмжээний ийм кикбокс ч юм байгаа. За дан ганц кикбокс төдийгүй одоо боксын Монгол улсын залуучуудын авраг 2009 оны. За кикбоксийн хувьд 2009, 2010 за 2011 оны Монгол улсын авраг байна. За мөн одоо 2011 онд Украин улсын кик хотон зохиогдсон дэлхийн хот тэмцээний хүрэл медаль хүртсэн. За мөн 2010 онд Австрийн Инсбрук хот зохиогдсон дэлхийн цомын авто тэмцээний хүрэл медальтай ийм тамирчин байна. За мөн Монголын одоо кикбоксоос анх удаа Азийн тулаан спортын анх дугаар наадмаас мөнгөн медаль хүртсэн. За манай орны одоо өсөж байгаа залуу тамирчдын нэг байна. За олон улсын хэмжээний мастер цолтой. За энэ маань одоо full contact-ийн дүрмээр зохиогдож байгаа. За одоо full contact дүрм маань бол хөл гарыг бүслэхнээс дээш хийж өрсөлддөг юм даа. За сая наадмын гидсэн төшгөж байгаа хөшгөлтүүд хамжилттай болж байгаа харагдаж байна. За тэгээ шахаад холын зайд их хамжилттай таталж өгж байгаа харагдаж байна. За төвшин төгсүүдээс сөрөг давталгаануудыг бас энэ гэсэн бодолтой өрсөлдөж байна. За энэ фул дүрм маань бол ер нь тэгээд хөл гарыг бүсгээс дээш хослолоо өрсөлддөг ийм төрөл. Тэгээд одоо бусад тулааны төрлүүдээс юугаар онцлог гэхээр хөлийн хамгаалтыг их нарийн одоо бодолцож ижигсэн байдаг юм. За энэ үзэгчдэндээс зугсаар бол бэлинээс гадна хөлийн бас бэлий байж байгаа. За энэ маань улгуу яг л одоо бэлиний материалаар хийгдсэн хөлийн одоо шилб таахаа хуруу саруу бүх одоо зүйлийг хамгаалж гисэн хөлийн хамгаалт байдаг юм. За энэ хамгаалттай ингэж өрсөлдөж байгаагийн одоо даваа тал гэвэл өрсөлдөгч ямар нэг бэртэл авдаг байгаа. Тэмцээний дараа одоо ингээд харж явах дэв дэлхийн олон улс за дотоодын үндэсний хэмжээнд тэмцэж харж явах ямар нэг бэртэл байдаг. За энэ маань л одоо нөгөө спортын гэдэг одоо зүйлтэй энэ одоо төрөл маань таарж өгч байгаа. Хэдийн энэ одоо хүнд ширүүн одоо төрөл боловч гэмтэлгүй байна гэдэг бол маш чухал ийм одоо зүйл. За кикбоксийн төрөл маань олон улсын спортын холбоо, спорт аккорд, за Азийн олимпийн зүйл буюу OCA одоо аль биесээр зөвшөөрөгдсөн аль биесний төрөл нь болцсон. За дэлхийн тулааны спортын наадамд аль биесний төрлөөр орцсон. За Азийн танкимын тулаан спортын наадмын төрөл аль биесний төрлөөр орцсон. Нэр хүнд нь олон улсын одоо тавцанд өдрөөс өдөр төсөж байгаа юм төрөл л дээ. Одоо дэлхийн холбоонд 200 гаруй улс одоо бүртгэлтэй байдаг. За тэрний 120-од орн өөрийнхөө үндэсний олимпийн хорооны гишүүн юм одоо холбоотой байдаг. За энэ бол их том үзүүлэлттэй. За энэ төрлийг олимпийн төрөлд оруулахаар одоо дэлхийн кикбоксийн холбоо за үндэсний ТV хэмжээний холбоотууд маш идэвхтэй одоо ажиллаж байгаа гэдгийг дурдъя. За тулааны 2 дугаар үе тулаан бол 2 медаль 3 үе одоо явагдах хэвээр. Олон улсын дүрм маань тэр. Тэгээд Монголын бүх орчин спортын 13 дугаар их наадмыг одоо төрөлд орлоо гэдгийг эхнээсээ л одоо эрхээ авсан цагаас хойш Монголын кикбокс тулаан спортын холбооны хамт бол маш чармаан ажилласан. Энэ тэмцээнийг сайхан зохиох, энэ тэмцээнийг олон улсын хэмжээнд хүртэл зохиохыг маш их чармааж ажилласан. За энэ ч одоо зорилготой хүрсэн. Өнөөдөр ингээ энэ тулаанаа эргээд ингээ дэлгэцээр харахад бас их айтайхан тэмцээн зохиогдсон юм байна да гэж харагдаж байна. За энэ байж байгаа ринг, тамирчдын хэрэгжилж байгаа хэрэглэл
За ингээд шүүгч ур чадвар за бүгд одоо олон улсад одоо төв дэлхийн тэмцээн ямар зохиогддгоо тэр л хэмжээнд одоо явагдаж байгаа нь бас энэ спорт одоо Монголд төгжөөд 20 гаруй жилийн болж байгаа хувьд бол бас томоохон ололт байна. За сая наадмын зүүн гарын ажуугийн зөвлөх хянамжтай бол хөлөөрөө хуурж агаад гарын одоо давтлагын хянамжтай хийж байна. За давталгаа хийгээгүй бүтэн одоо тойрохыг бас хоригддаг байгаа. За давталгааны үед бол яг өргөжч болно. Давталгаа хийхгүйгээр хий ирэхийг бас хоригддаг. Эрүү өшөглөөч ч юм уу цохоод ирэхсэн тохиолдол бас анхааруулгаддаг байгаа. За наадам бол шахаад хоолын зайд бол завсар зайг хөлийн өшгөлтүүдийг хийж өгч байна. За энэ бол кикбокс гэдэг өөрөө нэрэндээ тэр хүртэл өшгөлдөг бокс гэсэн нэртэй. Өшгөлөхгүй бол эн чинь кикбокс биш болчихно. Тэгэхээр хөлийн болон гарын цогцлууд жигд байх хэрэгтэй л доо. За нэг үе бол 8-аас дээш удаа оновчтой хүчтэй заавал өшгөлнө гэж байгаа. За хэрвээ тэгээгүй тохиолдолд өшгөлөөгөө бол өрсөлдөх тамирчны торгуул дараагийн эхлэхэд өрсөлдөгчдөө 1 оноо нэмэгдээд явчихд юм аа гэж. Ийм дүрмтэй л дээ. Тэгээд энэ спортын их наадам маань бүтэн 6 өдөр спортын төв ордонд зохиогдлоо. Нийт 28 байгууллагын 170 тамирчид одоо өрсөлдлөө. За хөдөө орон нутаг хийгээд спорт хороо дүүргүүдийн тамирчид маш одоо ширүүн өрсөлдөөнийг хийж үзүүлсэн. За дээр нь бэлтгэл сургалтын үед маш өндөр одоо бэлтгэгдсэн харагдсан. За ингээ одоо төгсгөлийн одоо шалгаруултанд 1-р хоёрыг алдрын спорт хороо, за 2-р хоёрыг хаан уул дүүрэг, за 3-р хоёрыг хүч спорт хорооны одоо баг тамирчид хийсэн. За ингээд энэ ер нь Монголын бохирдол спорт их наадмын медалийн төлөөх бүхий л тоглолтыг танин мэдхийн телевиз Монголын кикбокс тулаан спорт хоолой хамтран үзэгч та бүхэндээ цорол болгон хүргэлээ. За энэ нэвтрүүлэг маань баг 3 сар үргэлжилж байна. За энэ тэмцээн бол 4-р сар зохиогдсон шүү дээ. Тэгэхээр 4-р сараас хойш бид нар тасралтгүй бям гараг өрөө 18 цаг 30 минутаас үзэж та бүхэндээ одоо энэ тулааныг цуурал болгоо үзүүлсээр өнөөдөр ингээд төгсгөлийн одоо өдөр нь ингээд энэ Монголын бохирдол спортын 13 дахь наа кикбокс шигшээ тулааныг бүрэн ихээр танин мэдгүн телевиз үзэж та бүхэндээ хүргэлээ. За энэ тулааныг үзэж та бүхэндээ хүрэхэд хамтран ажилласан нийт танин мэдгүн телевизийн спортын сэтгүүлчид, зураглаач, дууны найруулагч, эвлүүлэгч бүх одоо сэтгэл зүрх гаргаа ажиллаж байгаа бүх хамт олондоо бас энэ дэшин талархал илэрхийлье. За мэдээж энэ тэмцээн, энэ бичлэг кикбоксоор хичээлэгч хийгээд энэ спортыг эх орондоо хөгжүүлэхэд бас оруулсан гэдэг бас энэ дуртай. За тулааны 3-р үе. За энэ бол бас нэг онооны тулаан гэж хэлж болно. Сонирхчдын дүрмээр явагдаж байгаа. Нэгээ өшгөлөө зохиод унгаж чадахгүй бол ерөөсө хин олон оноо авсан, хин олон өшгөлсөн тэр нь л хожоо явчихна. За тулааны 3-р үе одоо хин явсан л хожчин доо. Гэтэ яг зүгээр тоглолтыг харагдлаа. Наадмын хувьд бол чигд юм тоглогч байна, өшгөлж гин, цогч гин, гаргаж гин. За төвшин зөвхөн гарын одоо тоглоомнууд бас хөлийн өшгөлж байгаа тутамг болов. Хин бол яг та өөрсдийн одоо клубүүдийн бивэлдрийн дотоод зохион байгуулалтад шилтгаалж байгаа шүү дээ. За ингээд өрсөлдөгчийг одоо хүнд байдалд оруулж хаалуулж эзэнд бол маш олон одоо цохол өшгөлтүүдийг хийсэн. За мэрэгчлэлээр нокдаунт орж одоо тоолуулж байна. Дараалсан олон зохилт өшгөлтөнд орсон үеийг нокдаунт гэж нэрлэдэг л дээ. За тулааны төгсгөл одоо ингээд дуусж байгаа хаа. За ингээд наадмын үед бол ихтгэл төгссөн ялтыг байгуулж ийн гэж хэлж болно. За ингээд энэ удаагийн Монголын бохирдол спортын наадам зохион байгуулалтыг өндөр түвшинд болсон. За ингээд 2016 оны одоо наадам маань маш энээсээ илүү сайхан өргөн дэлгэр сайхан болох байх гэж найдаж байна. За одоогийн тамирчид 4 жилийн дараа урж төрөд бүр өндөр болж сайхан тулаанууд үүсгэнд үзүүлнэ гэж бодож байна. За ингээ мөнгөн медалийн төлөө бүх улангаас тулдсан алдрын спорт хорон тамирч наадам ялтыг байгуулж аврагын төлөө тулдахын эрхтэй болж авч байна.
Монголын бүх эрдэмтний спортын наадмын кикбоксing шгшид тулааны 74 кг хэмжээний аваргын төлөөх тулаан харагдж байна. За хөх болонд алдрын спортороо Мишель кикбоксing тамирчин наадам. За улаан болонд цагдаа ерөнхий газрын хүч спорт хорооны тамирчин Ариун болтноор аваргын төлөө тултгаар шалгаруулсан байна. За энэ жил одоо спортын наадмын бол их өрсөлдөөнтэй болсон. Жинд оролцогчдын тоо урд урдын рекордуудаа эвдсэн. Одоо нэг жинд 24-өөс 28 одоо тамирчин 32 тамирчин өрсөлдсөн. За энэ бол урд өмнө байгаагүй юм том тоо. Тэгээд аваргын төлөө гарч ирэхин тулд нэг тамирчин 4-өөс 5 удаа өрсөлдөгчөө одоо хожиж давж дараалан хожиж ингэж өрсөлдөнө. За кикбокс маань бол тойргоор одоо өрсөлддөг. Давж өрсөлддөг юм төрөл байгаа. За ингээд 74 кг хэмжээний шгшээл ланыг үзэж байна. За хоёр тамирчин бол хоёулаас хурдтай ийм тамирчтай. За олон улсын хэмжээний мастер наадмын гараад холын зайд хүлээ өшөлтүүдийг сайн хийж өгч байна. Тэгээд энэ дээр нэг дөрмөө сайн бас мэдчих хэвээр тамирчид. Кикбокс болон фул контакт дүндүүн бол нэг үед 8-аас дээш удаа заавал оновчтой өшгөх хэвээр. За ингэснээр одоо тэр дөрмөндөө барь. За хэрвээ өшгөлөөг бол дараагийн үе эхлэхэд торгууллаад өрсөлдөгчдөр оноо нэмэгдээд явдаг гэдгийг одоо сайн ойлгож байгаа хэрэгтэй. За наадмын хувьд бас хүлээ өшгөлтөөр арай дамгай юм тулааныг үзүүлж байна. За хөхөлөнгаас наадам улаан болонгаас ариун бол. За 74 кг хэмжээний Монголын бүх эрдэмтний спортын наадмын аваргын төлөөх юм тулаан байна. За хүлээ өшгөлтүүд амжилттай болж байна. За ариун бол. За наадмын өшгөлтүүд дандаа төрүүлээд ингээд өшгөлээд байх хэвээр. За хаа дараалаад өшгөлээд яг хаалтан дээр ч гэсэн чинь нөгөө дөрмөндөө одоо дөрмөө биелүүлж одоо өсөлдөх хэвээр. Нэг үеийн турш олон удаа өшгөлөх. За сайн наадмын зүүн гарын хажуугийн цогтой нөвчтэй боллоо. За тэгээ өшгөл. За өшгөлтүүд их сайн болж өгч наадмын хувьд бол гидсэн технологитой өшгөлээд байна. За ингээд тулааны нэгдүгээр өндөрлөө. Ер нь яг энэ хоёр тамирчин бол одоо энэ аваргын төлөө өрсөлдөхийн тулд урдаа байгаа одоо олон өрсөлдөгчдийг ялж гарч ирсэн энэ жингийн л одоо шилдэгүүд мэдээж аваргын төлөө өрсөлдөн шүү дээ. Тэгээ энэ миний хувьд бол 1999 оноос хойш Монгол улстай авралдаан тэмцээний зохион байгуулахад бичлэн одоо хэмж оролцлоо. Энэ жилийн хувьд бол өнөр өрсөлдөөнтэй болсон. Аггүй одоо Монголын бүх эрдэмтний спортын наадмын орцсон төрөл гэдэг шиг энэ ялангуяа хөдөө орон нутгийнхан, нийслэл дүүргийнхэн санаанд оромгүй сайхан өрсөлдөгчд олон гарч ирсэн. За бусад спорт тусгай хороодууд маш одоо анхаар сайхан бэлдсэн. Ялангуяа одоо энэ алдар спорт хороо бол ер нь их эртнээс бэлтгэсэн шүү дээ. Жил гарангийн өмнөөс одоо алдар спорт хороон дээр кикбоксийн багийг байгуулад тэднийхээ бэлтгэл сургууль, цугларалт витамин, аминдын бүхий л зүйлийг одоо хангаж ингэж ажилласан. Тэгээ энэ ч юу үр дүнгээ өгсөн. Алдар спорт хороо бол энэ дөр бол тасархаа одоо спортын наадам төрүүлсэн. За энэ маань Монголын алдар спортыг өдөртөж байгаа зохион байгуулж байгаа удирдлагуудтай холбоотой гэж би бодож байна. Нөгөө талаас кикбоксинг спортыг дэмжсэн, хөхүүлэн энэ сайхан арга хэмжээ олсон гэж хэлмээр байна. За тэгээд кикбоксийн бэлтгэл сургуультад байнга дэмждэг зөвчний одоо ангитай одоо талархлаа илэрхийлье. За Хинтэн аймгийн Дэлгэр хаан сумын 232 дугаар ангид ялангуяа талархлаа илэрхийлье. За одоо утгагүй яруу бол өшгөлт. За зөрүүлээд наадмын өшгөлөлт. Одоо оноо гараад байгаа учраас амар байгаа л да. Хэдэн оноотой явж, хэдэн оноо дутуу явж байна. Оноогоо аавна, оноогоо хамгаална, оноогоо аавна ингээд энэ маань юу хэлж юм хэрэг энэ зодон гэдэг чинь одоо ер нь спортын төрөл рүү орсон шүү дээ. Хоёр хүн ингээд тулаа зодтолтод идэг энэ үе өнгөрцөн. Өнөөдөр энэ спортын химнэл, спортын дүрм журмандаа баригдаж одоо хөгжих зайлшгүй юм шаардлагатай болсон тийгс.
харуулж байгаа. За тамирчид маань ч гэсэн яг дөрмөнөө байрж энэ дөрмийнхаа дагуу дасгалжуулагч өвч гэсэн тактикийн хувьд бас нэлээд өөрчлөлт орж ингэж байгаа харагдаж байна. За ашиглалт одоо хэн олон өшгөлсөн одоо хожин та. Тийм чин өшгөлдөг бокс учраас за тэг хавил гарыг хослуулан одоо толдох хэвээр. За тэгээд дулаан балынх нь дээлэгц дээр оноо мань гарч байгаа учраас ойлгомжтой байгаа л да. Оноогоор ялсаа төрүүлж явсаар байгаа л ингээл оноогоо илүү нэмсээр байгаа л ингээл дуусч байгаа. Ямар нэгэн маргаан байхгүй энэ одоо шүүлийн юм дээр би хойдсон чи хойдсон гэх юм байхгүй. Тэр тетр бодоод дээлэгц дээр оноо гараад ингээ явж байгаа. Үзэгчд өөрсдөө харж байгаа. Шүүгчнэр шүүж байгаа. За ингээ Монголын бүх ард түмний спортын 13 дугаар их наадмын 74 кг хэмжээний алтан медалийг Мишель кикбокс болон алдар спорт хорооны тамирчин Болдоотрын наадам хүртэж байна. За ингээд Монголын бүх ард түмний спортын наадмын анхны аварга гэж одоо тулааны спортын төвөнд бичигдэнэ. За Монголын бүх ард түмний спортын 13 дугаар их наадмын кикбоксing шигшээ тэмцээн 2012 оны 4-р сарын 25-наас 29-нд Улаанбаатар хотноо спортын төвөөрд амжилттай зохион байгуулагдлаа. За энэ удаа эрэгтэй 6, эмэгтэй 3 жинд хот төдийгүй 28 байгууллага өрсөлдлөө. За ингээд 74 кг-ийн жингийн хөрөл медалийг Налайх дүүргийн тамирчин мөнх хоёр. За Налайх бол анх удаа одоо Монголын бүх ард түмний спортын наадмын кикбоксing төрлөөс анхны хөрөл медалийг хүртэж байна. За Налайхын тамирчдын дэвшиндээс талархал илэрхийлье. За мөн хөрөл медалийг хүч спорт хорооны тамирчин Дөвшин Дөгс. За мөнгөн медалийг мөн одоо цагдаа ерөнхий газрын дэргэд хүч спорт хорооны тамирчин Ариун Болд. За аваргын алтан медалийг алдар спорт хороо Мишель кикбокс төвийн тамирчин Болдоотрын наадам нар одоо хүртсэн. За ингээд одоо тус чингийн шагналыг Монголын кикбокс тулаан спорт холбооны дэд ерөнхийлөгч, нийслэлийн иргэдийн төлөвлөлт хурлын тэргүүлэгч Бямс Сүрэнгийн инх хамгаалан гардуулж байна. За энэ дэвшрэмд бас энэ Мишель группийн хамт олонд ардын хувьсгал ялсны 91 жилийн баярыг өргөе. Кикбоксing хамгийн хүнд ачааг одоо Мишель групп маань үүрсэн. Одоо Мишель группийн дэргэд кикбокс төв маань байгуулагдсанаас хойш тамирчдын ур чадвар одоо хөгжиж хөдөө орон нутаг дэлгэрэх юм үндэс болсон юм а. За энэ дэвшрэмд бас инх хамгаалан захиралдаа ардын хувьсгал ялсны 91 жилийн баярын мэндийг хүргэе. За түүний одоо кикбоксing хөгжилд оруулсан хувь нэмэр бол үнэхээр их гэдгийг бас тамирчид, дасгалжуулагчид, кикбокс сонирхчид ойлгож ингэж явдаг юм а. Μερικά ψηλά, βγάλε 9 μήνες και έχεις το ποσό. Μιλών μιλά, πάντα κοιτούσα ψηλά. Έτσι
κοιτάζω ακόμα. Όσο η ροή του χρόνου αφήνει ενθύμια στο χαρτό μου σώμα. Ιερό το χώμα, η γειτονιά μου καυτή. Δρόμοι στενή, παπάφηση τη σπίτι του Ηρακλή. Σε μια στιγμή στροφή ψυχή, το χέρι πάνω στο χαρτί. Κι από εικόνα θολή βγαίνει ροή με δομή. Αντίληψη εμεί στο βάθος πάντα υπάρχει στο φως. Φανερό. Σ' αυτόν που πολεμάει για το φως. Δείτε πως η άτραπος δείχνει πως δεν υπάρχει εκτός. Αντίπαλος προσωρινός, μόνο ο ίδιος μου εαυτός. Συνεχώς με χαβαριάζω, σ' απλά ελληνικά. Σε σχόλια ειρωνικά, βάζω φωτιά. Κανονικά ό,τι κέρδισα, το κέρδισα με το σπαθί μου. Στη ζωή μου ο σκοπός κρίνει την κάθε επιλογή μου. Είναι να δίνεις ό,τι ο κόσμος ζητάει. Να κάνεις κάποιον το κεφάλι να κουνάει. Εσύ να βλέπεις όταν ο άλλος κοιτάει. Ο στίχος ρέει, που καίει και το beat προχωράει. Είναι να δίνεις ό,τι ο κόσμος ζητάει. Να κάνεις κάποιον το κεφάλι να κουνάει. Να βγαίνεις ως μέσα από ό,τι πονάει. Κάποιος κλαίει, άλλος γελάει και η ζωή προχωράει. Στάση ζωής, σκοπός πνοής, κάποιοι το λένε lifestyle. Βελώνες, χάπης, φρέκας, μουσαμά, freestyle. Είναι η απόδομη δόση, γνωστή απ' άλλο σεμινάριο. Στο ίδιο το βάριο, μένει ίδιο το σενάριο. Με μικρές διαφοροποίησεις, ως προς τη διανομή. Κάποιοι ρόλοι φίλων από το Ραφτράφτ έχουν κοπεί. Κι έτσι είναι η ζωή, περιττό να εξηγηθεί. Άλλος ψηλά θα βρεθεί, κι άλλος το κόμμα θα συρθεί. Δεν με φτωεί πολεμική απ' τις οθόνες στις σειρές. Κρυφτείτε αδελφές. Πίσω από γράμματος σειρές, είναι πολλές ημέρες, είναι πολλοί MCs. Έχει πολλά να δεις πίσω από συνθήκες προφανείς. Μπροστά στην άκρη όταν βρεθείς, πάτα δίπλα και προχώρα. Κάθε ώρα είναι ευκαιρία, είναι άγιο το τώρα. Πάρε φόρα, στο αύριο κάνε καταδρομή. Ο σκοπός χαράζει άνοιξη τη λάθη διαδρομή. Είναι να δίνεις ό,τι ο κόσμος ζητάει. Να κάνεις κάποιον το κεφάλι να κουνάει. Εσύ να βλέπεις όταν ο άλλος κοιτάει. Ο στίχος ρέει, που καίει και το beat προχωράει. Είναι να δίνεις ό,τι ο κόσμος ζητάει. Να κάνεις κάποιον το κεφάλι να κουνάει. Να βγαίνεις ως μέσα από ό,τι πονάει. Κάποιος κλαίει, άλλος γελάει και η ζωή προχωράει. Είναι να δίνεις ό,τι ο κόσμος ζητάει. Να κάνεις κάποιον το κεφάλι να κουνάει. Εσύ να βλέπεις όταν ο άλλος κοιτάει. Ο στίχος ρέει, που καίει και το beat προχωράει. Είναι να δίνεις ό,τι ο κόσμος ζητάει. Να κάνεις κάποιον το κεφάλι να κουνάει. Να βγαίνεις ως μέσα από ό,τι πονάει. Κάποιος κλαίει, άλλος γελάει και η ζωή προχωράει. Με τη μία, έτσι μπαίνω. Ζωντανός, να είσαι έτσι σε θέλω. Να γουστάρεις τον παλμό δίχως φρένο. Δεν περιμένω, το κρατάω, αναμένω. Εδώ και καιρό, όταν μπαίνω επαληθεύω τι σημαίνει ζωντανό. Αυτούς που κράζω το κρατάνε πεθαμένο. Και δεν περιμένω καν πρώτος θα χωθώ γιατί υπάρχω. Κι όσο υπάρχω, το νιώθω και το κάνω για ένα λόγο παραπάνω. Λόγω τιμής, απ' τη θέση σου θα σηκωθείς. Όταν με δεις θα θέλεις μέσα να κοθείς. Αλλά μην πέφτεις μαν, τώρα ξεκινάμε. Σε παίρνω από το χέρι και πάμε. Γιατί αυτοί που επιμένουν νικάνε. Το χτίζουνε, το ζουνε και στο τέλος γελάνε. Τα αγαπάνε. Δεν σας κάνω ρε τη χάρη, είμαι ακόμα εδώ. Δεν σταματώ να κάνω αυτό που με κρατά ζωντανό. Είμαι ακόμα εδώ, είμαι ακόμα εδώ. Και ό,τι και να γίνει θα είμαι πάντα εδώ. Ξεχνά αυτά που σου έχουν πει, είμαι ακόμα ζωντανός. Η καρδιά και η ψυχή λένε μόνο εμπρός. Είμαι ακόμα ζωντανός, είμαι ακόμα ζωντανός. Και θα κάνω ό,τι παίρνει από το χέρι μου να παραμείνω ζωντανός. Ένα, δύο, δεύτερη στροφή, ξαναβγαίνω. Και με τον τρόπο το δικό μου κατεβαίνω. Στα όπα σε έχω μαθημένο. Για να γουστάρεις τον πύχη ανεβασμένο. Yo, πάνω στο ρυθμό. Θέλω να ακούω της καρδιάς τον παλμό. Να χτυπά δυνατά μόνο και μόνο αυτό. Κι όλα τα άλλα στα σε μένα κανονίζω εγώ. Το κρατάω ζωντανό και εσύ να μ' αληθινό. Και ξέρω πως αρέσει αυτό πιο. Και έχω φροντίσει και για σένα ζωντανά στη σκηνή. Και σκάω πάντα με μικρόφωνο ανοιχτό αν θέλεις έλα. Έχω αυτό που θες, έχω τις ρήμες. Αυτές που ψάχνεις να μάθεις να λες. Είναι από το μέλλον και τις θες από χθες. Γι' αυτό και δεν πεθαίνουν, μένουν πάντα ζωντανές. Δεν σας κάνω ρε τη χάρη, είμαι ακόμα εδώ. Δεν σταματώ να κάνω αυτό που με κρατά ζωντανό. Είμαι ακόμα εδώ, είμαι ακόμα εδώ. Και ό,τι και να γίνει θα είμαι πάντα εδώ. Ξεχνά αυτά που σου έχουν πει, είμαι ακόμα ζωντανός. Η καρδιά και η ψυχή λένε μόνο εμπρός. Είμαι ακόμα ζωντανός, είμαι ακόμα ζωντανός. Και θα κάνω αυτό που πρέπει για να μείνω ζωντανός. Διόρθωσέ μ' αν κάνω λάθος, μα έτσι είναι. Σας έφαγε το πόλι το κύριλε. Διόρθωσέ μ' αν κάνω